За сайн байцгаана уу энэ өдрийн мэндийг хүргье. За бидний хамгийн сонирхолтой сэдвүүдийн нэг бол терапи хоргийн дайны асуудал бол яригдж байгаа тийм. Тэгээ бид нар бол өчигдөр бол энэ худалдааны дайн Монголд хэрхэн нөлөөлөх вэ? Хятад Америкийн харилцаа ер нь яаж шийдэгдэх үү гэдгээс хамаарах гээд байна гэдэг зүйлийг ярьсан. За тэгсэн чинь өчигдөр манай Дональд Трамп ерөнхийлөгч маань ярьцлага өгсөн байна. За энэ хурлаар юу шийдсэн бэ гэж. Бид нөр Хятадд 125% тариф оногдуулнаа гэдэг ингээ ярьсан байж. Тэ? Хятад болохоор ямар хариулт үзүүлсэн бэ гэж. Хятад өчигдрийн байдлаар бид нэр 4 сарын 10 гэхэд 34% тариф оногдуулнаа гэдэг ийм мэдээлэлүүд явж исэн болов өнөөдрийн байдлаар тийм үү 84% болж хувирсан байж. Нэгсэндөө Америкээс орж ирж буй бараанд 84%-ийн тариф оногдуулахар болсон байж. Энэнд нь тааруулаад Трамп өчигдөр тийм одоо Монголын цагаар 6 цагийн өмнө танах 84% оногдуулж байгаа юм бол бид нэр 125%-ийн тариф оногдуулнаа гэх нэг юм шийдвэр гаргацсан. Тэгэхээр Хятад Америк хоёрын худалдааны дайн бол дахиад хос төвшөнд очиж байна гэсэн. Тэгснэ. Тэгвэл бид нэр бус улсууд нийтдээ 75 улс бол биднэрт бол худалдааны хилцээрийг одоо хия гэдэг ийм саналыг гадаад хэргийн яамаар худалдааны байгууллагуудаар биднэрт засгийн газрын ордонд бол саналуудыг бол тавьсан учраас бид нар энийг төр хугацаанд 90 хоногийн хугацаатай хойшлууллаа гэдэг мэдээллийг хийсэн байж. Хоёр талтай мэдээлэл. Нэг талтай бол улсуудад боломж олгож байна. За та нар гуугаад байгаа учраас би одоо энэ хилцлийг хойшлууллаа 90 хоногоор хэдүүлээ бас ивэр асуудлаа шийдъя. Нөгөө тал нь болохоор Хятад бол 84% тариф тавьж байгаа юм бол бид нар яах вэ? 125% тариф тавья гэдэг юм ярьж. За тэгээ энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр Хятад бол бидний энэ худалдааны хилцээрийг ерөнхийдөө үл ойшоож ийм хандлага бол нэг тийм дайсансан хандлага байна. Тэгээ энэ бол таалагдахгүй байна гэдэг зүйлийг яриад тэгтээ манай Си болвол дэлхий дээрх ухаантай хүмүүсийн нэг юм Ши Жинпин бол их орондоо хайртай сайн удирдагч юм гэдэг мэдээлэл хийсэн байж. Энэ юу гэсэн үг юм те? Тэгээ танаа 125%-ийн тариф тавина. Гэхдээ Си бол чи сайн хүн шүү. Чи бол шилдэг удирдагч мундаг. Би бол чамайг биширдэг. Юу гэсэн үг одоо ингээд тал засангаа бодлого тулгаад байгаа юм уу хаашаа те. Тэгээ энэс болоод бол өчигдөр маркетууд бол том савлтуудыг бол үзүүлсэн. За бид нар бол жишээ нь энэ нөгөө юунуудыг хардаг штэ индексүүдийг те. Жишээ нь за сонирхол л доо энэ. За энэ бол Nasdaq-ийн 100 гэдэг индекс те. За энэ нөхөр Трампын худалдааны дайн эхэлсэнтэй холбоотойгоор доошоогоо 16,000 руу орсон байсан ш. Дээшээгээ $19,000 руу хүртэл өссөн байж өчигдөр юм аягаар. За сонирхол биткойн яасан. Биткойн өчигдөр 74,000 руу орж унтсан байсан. Одоо 83,000 руу орж унтсан. Нэгсэндөө $10,000 өсөлт хийсэн. За өөр юу сонирхоо. За XRP гэх coin гэдэг. За энэ бол 1.73-тай байсан бол өчигдрийн байдлаар 2 гэдэг өн рүү орж өссөн байж. За өөр ямар зүйл өссөн бэ? Би бас нэг юм сонирхолтой coin дээр хийдэг л дээ. Энэ Bera гэдэг coin гэдэг хэвгүй сайхан гарсан. Гэтэл энэ өчигдөр $3.34 бэнцтэй байсан. Тэгээ би энийг заа ер нь өсчих байхаа авдаг ч юм уу да гэж бодож исэн чинь ерөөсөө шууд $8 л өссөн. Тэгэхээр энэ ганц крипто дээр болоод индекс дээр болоод байгаа юм биш. Бүх зах зээл дээр иймэрхүү юм болж ийн гэсэн. Тэгээ яагаад ийм болж ийн гэхээр Трампын 90 хоног хойшлуулъя гэдэг шийдвэр. Тэгээ энийг нөхөр яасан бэ гэхээр энэ өөрөө нэг энэ юу гэдэг штэ Truth Social гэж байдаг. Тэгээ би та нарт энийг өмнө харуулж ирсэн. Хэрв та нар энэ Трамп ярин юу яриад байна шийдвэр ярьж хамгийн түрүүнд мэдээлдэг сайт бол энэ. За тэгээ өчигдрийн түрүүний ярьсан мэдээлэл нь их хөлбөр нь байна те. 125-ын татвар нэмжийн ер нь бол те бусад улсуудын татварыг 90 хоногоор хойшлуулж जैन. Тэгтээ 10% доод татвар байна. Яг үүндэд
Трамп ямар шийдвэр гаргаж байна? Яг нэг ийм одоо царай гаргаж байгаа. За би ч одоо арилжаа гэдэг 18 жил. Энэ хугацаанд тий дэлхийн эдийн засагт ханшид нөлөөлдөг ерөнхийлөгч гэж байгаагүй шүү. Зөвхөн хамгийн том нөлөөлдөг хүн бол Америкийн төв банкны ерөнхийлөгч холбооны нэгдсэн сан байсан бол энэ сэдвийг тэр чигээр нь орвонгоор нь өөрчилж байгаа юм бол энэ нөхөр тий. Тэгээ өчигдрийн худалдааны тариф дээр тавьсан энэ бодлого бол ерөөсөө нэг иймэрхүү царайтай л шийдвэр гаргачлаа нөө хоёр талтай. Тэгээ нөгөө зарим нэг худалдааны тактикуд өгдөг шүү дээ. Өөрийнхөө үнийг ингээд нөгөө юма зарах чинь. Тэгээ үн өсгөө зарах гэхээр нөгөө хүн авахгүй тэгэнгүүт за одоо би нэг үнийг одоо нэг тий за гутлыг бодчихъя л да жишээ нь би. Нэг гутлыг 100 мянгаар зармаар байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө хүн одоо юу гэдэг 50 мянгаар авмаар ингээд. Тэгэнгүүт өшөө нэг юугаар өгчөж нэг 50-аар өгчөөч гэсэн чинь. Гүй би наадах чи одоо 200 мянга байсан наад гутал чинь. Би яг хөө чамааг одоо юугаар өгье 100 мянгаар өгвөл үгүй гингүүд 200 мянгаас буруу 100 мянга болж байгаа юм чинь. Тэгвэл юу яая би нэг 60-аар ядахтаа авчих. За яах вэ би нэг 95-аар өгвөл. За 70-аараа үе гэдэг нэг иймэрхүү те. Ингэсэндөө та нарт би бол хамгийн дээдлээ нэг 46% тариф тавьсан байсан. Тийм үү? 50% рүү. Гэхдээ яах вэ та нар бодоод ингээд гуугаад байгаа учраас нийтдээ нэг 75% улс гуугаад байгаа учраас яах вэ төр хугацаагаар 1 хоног хойшлуулаад тэгээд нэг 10% тариф тавьчихъя. Тэгээ энэс болоод яасан гэсэн үг. Зах зээлд ураагаа заа гэдэг. Би нөгөө ийм нэг юм байдаг те. Бид нар ингээд за машинтай ингээд явж гин. За дугаарг өдөр гарлаа бүсээ зүүсэнгүү уцаар яриа явцсан бай. Цагдаа зогсоо. Ядад 3 зөрчлөө те. За дугаарг өдөр тагарсан байна 20 мянга. Бүсээ зүгөөгүй 20 мянга уцаар ирсэн байна 50 мянга гэдэг ингээд шууд 90 мянган төгрөгийн төлбөрт би орох чинь шүү дээ. Тэгэнгүүт цагдаа. За яг хуу өнөөдөр харж үзье тэгээд болгоомжтой яваараа нэг тий дугаар яваагүйгээр чи яагаад нэг 20 мянган төгрөг торгоё гингүүт нь баярлаа цагдаа хаа таны зөв шүү. Тий стойк баярлаа 90 мянгаас гээд. Тэг би баг нөгөө торгуулж байгаадаа баярлж байгаа шиг бус улсууд тэрэнд баярлж байна. Баярлах ийм тийм тактикаар эднэр ингэж нөгөө бодлого явж байна л да Трампын. Тэгэхээр гадны улсууд энэ дээр юу гэж харж байгаа гэхээр хөрөнгө оруулагч нар юу харж байгаа гэхээр энэ бол зүгээр л төр зогсоосон хэлбэр. Энэ яаж ч ирж магадгүй тий. Трампын шийдвэр бол одоо их сонирн байна гэдгийг хамгийн эхэлж бодлого өөрчилсөн одоо тэр Goldman Sachs гэдэг нэг банк гэдэг чинь мэдгүй. Хөрөнгө оруулалтын банк Америкта нэлээд томд ордог. Тэгээд эдгээр нөгөө дэлхийн эдийн засгийн forecast, алтны forecast, индексийн forecast-уудыг гаргаж идэг тий. 25 он тийм бол юм байна гэдэг. Тэгээд эдгээр бол яг Трампын хориг тавьсантай холбоотойгоор бол өөрсдийнхөө forecast-ыг дэлхийн эдийн засгийн хямралын шинж гэдэг forecast явж ирсэн. Гэтэл Трампын өчигдрийн тарифын энэ постноос болоод эдгээр шууд тэр юугаа өөрчилчихөж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн хямрал биш гэдэг. Ер нь бол нөхөр манусаар шатар нүүж ин дөө. Дэлхийн эдийн засгаар шатар нүүж ин, манусаар ч юм уу хөрөнгө оруулалтнаас шатар нүүж эхэлж байна гэсэн Трамп. За тэгээд энийг хамгийн сайн мэдсэн хүн бол Warren Buffett-аар тодорч шүү дээ. Юу вэ? 2025 он гарснаас хойш хөрөнгө өсгсөн ганц хүн бол Warren Buffett гэдэг. Тэгээ Warren Buffett яасан бэ гэхээр 2025 он гараад өөртөөсөн хувьцаа бондуудаа бүгдийг зарсан байдаг байхгүй. Тэгэхээр энэ яг юу мэдсэн бэ гэхээр зах зээл ийм болно гэдгийг бол нөхөр мдээгүй, ийм болж магадгүй гэдгийг таамаглахдаа Трампын шийдвэрийг харсан. За зүрлээ л та. Эхнэр нөхөр хоёр 20 жил амьдрын. 20 жил амьдарч байгаа бие биенийхээ үйл хөдлөл ярианаас харцаас нь за энэ манай нөхөр ингэж юм да. Манай нөхөр эхнэр ингэж байна гэдэг бид нар мэддэг штэ. Тэр шиг Трампын үйл хөдлөл бодлого яаж эргэж болдог вэ гэдгийг Warren Buffett мэдчихсэн гэсэн үг байхгүй. За нөхөр ер нь эйгүү шийдвэрүүд бол эргэж ботсон гэдэг. Тэгээ одоо бид нар энийг ойлгож эхэлж штэ тий. Warren Buffett ямар ухаантай хүн бэ? Трампыг яаж мэдээд байна? Бид нар одоо Трампыг унших шаардлагатай болж байна. Арилжаа хийхэд бол яг уу. За Трамп 90 хоног хойшлууллаа. Зах зээл дээр яасан? Боломж өгөөд ханшууд бүгдээрээ өслөө. Гэхдээ энэ бол төр зурих. Тэ? 90 хоногийн хугацаанд ямар нэгэн байдлаар дахиад бодлого өөрчлөгдөж болно. Тэ? За энэ улс бол Европын холбоо тэгээ бид нар бол 10% тариф тавиад ингээд явж исэн чинь бид нар зөрүүлээд ингээд 20%, 30% тариф
тавьчлаа. Эдгээр өстө нөхцөл байдлаас урлаа буцаагаад 20% нэмлээ гэдэг тийм. Тэгээ энэ 10% тарифын доод хэмжээн дээр аваачсан бүтээгдэхүүнд автомашины төрлийн бүтээгдэхүүн тийм үү. Дээрээс нь гам болон хөнгөн цагаан дээр тавьсан 25% тариф бол хамаарагдахгүй байж байгаа. Сүүл тавьсан тариф дээр яригдчих. Нөгөө талаас хятад бол ерөнхийдөө биднэрт дээрэнгүү байна. Тэ та нар бол хилцээр хийхдээ шахаж, дарамталж, сүрдүүлж хийгээд ийн гэдэг зүйлийг удаа дараа гаргаж байгаа. Тэгэхээр биднэрт энэ үзүүлэх энэ худалдааны дайны энэ 90 хоногийн хойшлсон хугацаа биднэрт эргээр нөлөөлнө үү гэж харахад бас жоох хэцүү болчихж байгаа. Яг тэгэхээр хятадтай асуудал шийдэгдэг. Тэгэхээр энэ хоёр талтай харагдана. Ирээдүйд юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улс ганц хятадтай худалдааны дайныг хурцдгаад бусад улсуудаа боломж олгоод нэг талдаа нөгөө улсуудаа авч үлдээд хятадтай байлдаг. Тэ? Ийм таагдаг. Хоёр дахь нөхцөл байдал нь яаж харагдаж болох вэ гэхээр хятад улс байлдаж байгаа шалтгаанаа юу гэж тайлбарлаж байна гэхээр тэ бид нар Америкээс айгаадах зүйл байхгүй. Яагаад тэгэхээр бид нар тэг худалдааны тариф тавилаа гэд бидэрт бол нөлөөлөл бол их бага байна гэдэг зүйлийг бол яриад байгаа. За энэ нь юу вэ гэхээр ганц Америктэй бид нар худалдаа хийдэг бүх улсуудтай хийдэг. Энэ улсуудтай худалдаа бол илүү өргөжүүлж явах боломжтой гэдэг зүйлийг санаа гаргаж байна. Тэгэхээр энэ бусад улсууд нь Америк тал руу налах уу, хятад тал руу налах уу гэдэг нь худалдааны дайн хаашаа ирэх үү гэдэг нь шийдэгдэж байна гэсэн үг тийм. За одоогийн нөхцөл байдлаар бид нар хэн хамгийн том эргэлэгч вэ гэдэг талаас аваад үзвэл одоогоор Америк болж байгаа учраас худалдааны дайны нөлөө Америкт ашигтай, хятадтай маш хэмжээний хохиролтойгоор болох юм магадлал харагдаж байна. Гэхдээ Трамп хэлсэн яриа байгаа шүү дээ тийм. Манай ший бол айгүй сайн хүн, ухаантай хүн, улс орноо боддог хүн гэж хэлж байгаа нь бид нар хилцээр хийхдээ бэлэн байгаа шүү гэдэг санааг бол байнгын илэрхийлж өгч байгаа. Тэгээ ямар ч байсан бол уулзмаар байна гэдэг санааг хэлээд гагцгүй энэ уулзах санаагаа хилцээр хийх санаагаа хятад биднэрт бол ойлгуулж сайн чадахгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Энэ хоёр уулзах юм бол худалдааны дай маш том гогцоо гарах бол боломж байгаа. Тэгэхээр бид нар энийг цаашдаа ажиглаж хятад ямар хариу үйлүүлэх үү, Трамп дахиж ямар мэдээлэл хийх үү гэдгийг харж шийдвэр гаргах хэрэгтэй болж байгаа шиг байна.